Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Джон Керри 2016 онд Монгол улсад айлчлахдаа томоохон хөтөлбөрийг зарласан ардчлалыг дэмжигч манлайлагчдын тэтгэлэг хөтөлбөр байсан юм. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт 25-аас 40 насны залуус хамрагдаж 30 оролцож Вашингтон хотод өөрсдийн манлайллын чадвараа сайжруулж хэвлэл мэдээллийн ил тод байдал, засгийн газар, иргэний эрх чөлөө болон ардчлалын үнэт зүйлсийн талаар өөрсдийн мэдлэгийг тэлж үзэл санаагаа хамгаалах чадвараа сайжруулахад суралцсан юм. Харин энэ жилийн залуу манлайллын чуулган Улаанбаатар хотод болж 4 улсын залуучууд оролцлоо. Чуулга уулзалтанд Монголоос 30 бусад улсаас 15 залуу манлайлагч оролцож байна. Тэд ардчлалыг бэхжүүлж нийгэмд иргэдийн орцыг сайжруулах талаар санал болоод солилцож байна. Бид тэднийг бүтэн жилийн хугацаанд ямар нэг төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжиж ажиллах болно. Цаашдаа ч гэсэн залуус хоорондоо бүс нутгийнхаа хэмжээнд хамтарч ажиллах байх гэж бодож байгаа. Өнгөрсөн жилийн хөнгө хөтөлбөрийн хүрээнд Монгол оролцогчид Америкийн нэгдсэн улсад төсөл хэрэгжүүлэх болон төслийн саналаа гаргах сургалтанд хамрагдаж амжилттай ажилласан сайн жишээ байгаа. Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй төсөл нь 2016 оны 9-р сараас эхэлсэн бөгөөд 2.5 сая Америк долларын санхүүжилттэй юм байна. Чуулга уулзалт нь ардчлалыг Монголд хөгжүүлэх дараа үеийнхнийг гаргаж ирэхэд чиглэдэг бөгөөд Монгол, Бирм, Бутан болон Кыргызстан улсын залуучууд тогтвортой ардчлалын суурийг тавих, олон улсын солилцооны боломжуудын талаар ярилцаж, хотчлт ба ядуурл, авилгын эсрэг, хүрээлэн буй орчны дороотл зэрэг сэдвээр ярилцсан юм. Миний энэ хөтөлбөрт одоо хамрагдсан нэг гол сэдэв маань авилгал ил тод авилгалыг бууруулах, ил тод байдлыг сайжруулах гэсэн чиглэлээр байгаа л да. Тэгэхээр миний хувьд өнөөдрийн байдлаар Монголын гол тулгамж байгаа нэг бүх асуудлуудын үндэс нь бол авилгал болон ил тод байдал гэж үздэг. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр залуу үедээ ухамсарлуулж, залуу үеэ энэ зүйлээс хамгаалахад тэдний оролцоо мэдлэг чадварыг бол дээшлүүлэх гол чухал зүйл гэж бодоод байна. Залуучууд өөрсдийн туршлагаас хуваалцаж санаа гаргаж байгаад би олзуурах хүстэй байна. Кыргызстан улсын залуучуудын хувьд болон дэлхийд даяар байгаа залуус ардчлал гэдгийн мөн чанарыг ойлгох нь чухал гэж би боддог. Жишээ нь ардчлал гэж юу вэ? Ардчилсан үйл ажиллагаа гэж юу вэ гэдгийг залуус ойлгуулах талаар манай улсын засгийн газар их ажил хийж байгаа. Гэсэн ч залуус өөрсдөө санаачлахтай байж дэлхийд даяар өрнөж байгаа үйл явцыг ажиглан ардчлалын мөн чанар, улс орнууд хаашаа чиглэж байгаа вэ зэрэг мэдлэг олох тал дээр төвлөрч ажиллах хэрэгтэй. Чуулга уулзалт эрхжил мөн зохиогдох бөгөөд Монгол улсаас гадна бүс нутгийн манлайлагч залуус оролцож Америкийн нэгдсэн улсын ардчлалын туршлагаас суралцах, тэтгэлэг авах боломжтой юм.